За. За үндэсний бичиг хичээлээр дээдийн үсгийг үзнэ. За. За дээд үсгийг бичихтэй багшны өөрийн гараар бичсэн байгаа. За эхлээд нуруу гиз татах хэмжээний нуруу татаад гараа салгаад нурууны дээдлийн хэсгээс хоошоо харсан гиз хэлбэртэй нум татна. За тэгээ урагшаа шүд гаргаад нуруу татна. За энэ дээдийн үсгийн толгой буюу үгийн ихэнд ордог хэлбэр нь. За үгийн дүнд ордог хэлбэр нь нуруу шилт татна. За шилбэг бол нөгөө шилт татдаг хэмжээс жоохон илүү тэр шугамнаас урагш нь 45 градусын талбайтай татаад за мөн нөгөө нумыг одоо усны тусал шиг ингэж хийн. За шилбэнээс урагшаа нум татахтаа бол гиз хийхдээ бол гар салахгүй. За ингээд тэр одоо юуны шүд бичдэг хүртэл ингэж нуруугаа гизээ татаад за цааш нь ингээд нуруу гаргаж ингэж хийн. За үгийн адагт ордог хэлбэр бол байхгүй байгаа. За ингээд 7 гişгээр амилаад явна. За тэрнээс гадна за дээдийн үсгийн одоо үгийн ихэнд ордог дунд ордог хэлбэр дээдийн хоёрын хувьд ялгаагүй яг ижлэх юм байна. За үгийн адагт болохоор хэлбэр байхгүй гэсэн тийм ээ. За энэ босоо дэ гэж нэг юм үсэг байгаа. Энэ 7 гişгээр амилдаггүй. Үгийг битүүлж ордог. Үгийн ихэнд тохиолдохгүй үгийн дунд гийгүүлэгчийн өмнө үгийн адагт бол үгийг төгсгөж ингэж ордог нэг дэ үсэг байгаа. За энэ дэ үсгэн дээр болохоор гидс шүд, гидс сүүл гэсэн тэмдэглэгээ хийнэ. За. За энэ анхан суралцагчийнхаа дэвтрийн дээдийн үсэг бичсэн хэсгийг гаргаад за дуурайлгаа бичнэ. За энэ хоёр нүрийг бол дүүртэй. За ингээд сурагчийнхаа 32 дугаар хуудсыг гаргаад энэ дэ үсгийн үгийн ихэн дунд адагт гээд энэ босоо дэгийн тайлбар байна. Дэ үсгийн үгийн дунд ордог хэлбэр нь гидс шүд, үгийн адагт ордог хэлбэр нь гидс сүүл байна. За ардаа гიშггүй орж болох тул дэвсгэр үсэг гэж хэлнэ. За ингээд жишээ үгнүүд байна. Отхон хүүхэд. За үгийн адагт энэ үгийн утга ялах үүднээс энэ дэг ингээд богино нуруу татж ордог нэг хэлбэр бий. За энэ бол цөөхөн хэдэн үгэнд байдаг. Эд, бод гэдэг ингээд энэ цөөхөн одоо түрк хэлнээс авсан гадаад үгнүүдэд байдаг. За ингээд дасгал 2-ыг сайхан энэ үгнүүдийг алдаагүй бичнэ. За тэгээ 33 дугаар хуудсыг дасгал 3-ыг хийн. За дасгал 3 дээр хараарай. Эхлээд бол дармал хэлбэрээр байгаа. Дараагийнх нь энэ бичмэл хэлбэрээр байна. За дараагийнх нь болохоор энэ галиг хэлбэрээр байна. Тэгвэл дармлыг нь доор нь галиглаад за бичмэлийг мөн доор нь ингээ галиглсан байдалтай байна. За энэ хоёр одоо хэсэг үгсийг бичнэ. За дараа нь дасгал 4-ийн энэ ихийг уншина. Дасгал 4-ийн ихийг уншина. За хэр зөв уншсан бэ? Хэр зөв хөрвүүлсэн бэ гэдгийг шалгах үүднээс огшин болгож энэ ихийг хөрвүүлгийг оруулсан байгаа. За ингээд дасгал 4-р дасгалын А, Б, В хийгээд тэгээд монгол бичгийн хичээл дуснаа. За энэ дасгал 4-р гэхийг багш нь галиглалгүйгээр шууд хөрвүүлсэн байгаа. Шууд кириллд хөрвүүлсэн байгаа. За энийг өөрснөө дасгалаа хийцсэний дараагаар багшийнхаа бичсэн гэдээ толгож үзээрэй.